бол одоо аж үйлдвэрийн салбарт 17 жил ажилласан. Инженер хөрөөл төсч өгсөн. Манай бол одоо төмөр замын инженерүүдээр томил дээр явждаг. Ийм хүн байж байгаа. Тэгээд ийм учраас өнөөдөр яагаад би энэ албан тушаалыг хасч юм бэ гэдэг нь яг хувь хүний яг иргэн хүний Улаанбаатар хотын иргэн хүний үзэл баримтлал инженер бүтээн байгуулагч хүний одоо чин сэтгэл үзэл баримтлаараа би өдөр болгон ажиллаа тэгж харж амьдарч явдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар субъектив юм тэгж юмыг хардаг. Жижигхэн түүх яриад эхлүүлэхэд намайг хүүхэд байхад манай авч Улаанбаатар төмөр замд зүтгүүрийн мэргэжлэр ажилладаг анх туслах машин чиглэл эхэлчихсэн. Тэгээ хүүхэд байхад л энэ Улаанбаатар төмөр зам хос төмөр замтай болно. Цахилгаан жин гэж үе үед ярьдаг байсан. Одоо би өөрөө одоо манай том хүүхэд 17 таа болж байна. Өнөөдөр нэг Улаанбаатар төмөр зам маань намайг хүүхэд байхад аавыг дагаад явдаг гэсэн яг юм дээч. Ягаад манай Монгол улс хөгждгүй юм? Би ч өөрөө Оросын холбооны улсад бакалавра Ленинград хотод төмөр замын мэргэжлэр инженер. Австрали улсад бол магистра агшин шатны инженер менежментээр хийсэн. Одоо дэлхийн нэлээд олон улсуудаас явж ингэж ажиллаж гадаад компанид ажилласан. Хүүхэд байхад яг ингээд бусад иргэдэд төрдөг шиг бүхэл асуулт өгдөг гэсэн. Яг одоо цаахны хүртэл. Ягаад Монгол улс хөгждгүй юм? Ягаад залуучууд нь хийх ажил байхгүй? Ягаад Монгол залуучууд гадагшаа гарч сурах ёстой? Монголд ягаад сурдаг? Монголд ягаад ажил байхгүй? Өндөр цалин байхгүй? Ягаад Улаанбаатар хот ингээд одоо орчин үед ингээд агаарын бохирдолтой төвчлөлттэй асуудалтай тулгарцоод ингээд. Тэгээ би чи яг 2 жилийн өмнө 24 оны гэхээр тэний өмнөсгч яг ингээд шүмжлээл эрх баригчид юу ч хийж чадахгүй байна гээл. Тэгэл тэр асуултууд үргэлж байдаг гэсэн газар юм байна. Тэгээ өнөөдөр би энэ бүх асуултуудын хариултыг яг өөрийн биеэрээ туулж яваад маш сайн ойлгож эхэлсэн. Тэр бол маш сайн энийг одоо ойлгож ирсэн гэж хэлж болно. Тийм учраас би өнөөдөр яг улс төрийн албан тушаал хотын орлогчороо биш яг хувь хүний одоо Улаанбаатарын иргэний сэтгэхгүй инженер хүний сэтгэхгүйгээр бүх юмыг тоо баримттай үндэслэлтэй ярих нь бол бас ярилцъя гэж одоо бодоод сууж байна.